Үлзэгдлийдтэй энэ өглөө өгтөж байгаа эрхэм үзэгчдээ өглөөний мэндийг өргөн дэвшүүлж байна. Их өглөө ярилцлагын нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон. Тэгэхээр их өглөө ярилцлагын нэвтрүүлэгтээ өглөө болгон эрхэм хүндтэй зочдтойгоо та бүхэнтэй уулздаг. Тэр өнөөдрийн нэвтрүүлэгт маань маш олон зочид маань хүрэлцэн иржээ. Тэгэхээр та бүхэндээ бас танилцуулъя. За тэгэхээр ая зохиогч, за Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Продюсер ах маань, за мөн дуучин Уран Заяа, за мөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Найлан Дорч нар өглөөг та бүхэнтэй өгтөж байна. Тэгэхээр өглөөний мэндийг та гуравтаас дэвшүүлье. За өглөөний мэнд. Өглөөний мэнд яах вэ? За тэгэхээр өнөөдөр үлзэглийн эрхэм үзэгчдэд нэгэн мэдээллийг олол хүргэхээр бас би зорж байна. За энэ бол дуулахаараа жаргадаг түмэндээ гэсэн тоглолт бол туу удахгүй буюу 1-р сарын 18-ны өдөр болох гэж байгаа. За үүнтэй холбоотойгоос уран бүтээлчдийг нь урьж оролцуулж үзэгчдээ бас энэхүү шинэхэн тоглолтын мэдээллийг хүргэхийг зорж байна. За энэ тоглолтын хувьд бол одоо продюсер ахын маань 6 дахь удаагийн одоо уран бүтээлийн тайлан тоглолт болох гэж байгаа тийм ээ. Юун төрөн таас энэ үзэгчдэд тоглолтын талаар мэдээлэл хүргээч гэж хүсэж байна. Шинэ содон мэдээллээс эхлэе гэж бодож байна л да. За ингэ шинэ өглөөний мэнд төргий. Үлзэгдлийзээр одоо энэ тоглолтын мэдээллийг өгөхөөр анхныхаа нэвтрүүлгийг өгч байна. Бас олон сайхан дууг маань сонсож ингэж бас чих тавьж үзэж байдаг. Үлзэгдлийзийнхээ бас хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Тэгээ яг жид болгон бас нэг тоглолт хийгээд монголчууд энэ дуун дуртай монголчуудаа бас сэтгэлийн цангаа тайлчхансан гэж. Зөвхөн бас одоо энэ миний хийсэн аялгаугаар одоо олон сайхан дуучид маань дуулж шинэ уран бүтээлээ хийж ингэж явж идэг болохоор энэ тоглолтын онцлог бол сайхан шинэ дуунуудын одоо нэг 40-50% та шинэ дуунууд бол мэдээж би л одоо дотроо шинэ гэж боддог бол учраас аль хэдийн л одоо хүнд хүрцэн л байгаад идэг. Жишээлбэл одоо манай Найдан Доржийн сайхан хандаа гэж дуу байна. Энэ Уран Заяа дүүгээ маань одоо хувиршгүй гэдээ бас сая дөнгөж эхэлж явж байна. Гэх мэтчлээ ингээл одоо хамгийн сүүлд бас олон түмэнд бас хүрж байгаа нэг сайхан дуу бол бодогдоод байх юм чи яах юм бэ гэж дуучин даваад орчдөг юм тийм ээ. Чанцал дулмын одоо тэр юу гэдэг дууланхан хүлээ Баттулга гэдэг дуучин байна. Бас нэг сайхан хайрын тухай хайрын хүсэлт гэдэг нэртэй дуу гээл. Тэгээд нэрлээд зөндөө дуу бий л дээ. Тэгээд энэ сайхан дуунуудаас нэг хүнд хөрөгч юмсан жил болгон бас ийм сайхан шин дуунууд гардаг юм чинь. Энэ сайхан дуунуудаа бас түмэндээ хүргэхийг л ингэ зорж бас ингэж тоглолт хийж байгаа да. Тэгэхээр тоглолтын хувьд бол нэр бас их чухал гэдэг шүү дээ тийм ээ. Дуулахаараа жаргадаг түмэндээ гээд маш одоо уран бас сонсогдоод байгаа. Тэгэхээр энд одоо тоглолтынхаа нэрийг яаж сонгосон бэ? Ер нь нутаг агуулганаас ямар бэлэгдэлтэй байгаа юм болоо? За хүн ер нь одоо нэг сайхан дуулахаар хүн дуулж иж дотоод хүний сэтгэл ариусч идэм байна. Тэг ер нь эртээр үесээ уламжлагдаж ирж исэн одоо тэр өвгдийн сургаал байд юм байна л да. Хүн ер нь дуулахаар л хүний бүх юм одоо ариусч идэг. Тийм ариусл гэдэг бол одоо хамгийн дээд нь бол дуу юм аа. Тийм учраас хүн одоо юу гэдгийг одоо монголчууд бол ном уншуулчаар ариусдаг гэж боддог ба шүү дээ. Тэгвэл энэ бол үгүй юм байна. Хүн бол дуулахаараа одоо хүний бүх дотор байсан муу мухай юм арилж сайхан зүйл ингэж хөрөмтлөгдөж энерги одоо нэгсэнд одоогоор энерги болж таард юм байна л да. Тийм учраас энэ хүн дуулахаараа л ерөөсөө жаргадаг юм байна. Дуулахаараа сайхан болдог юм байна. Гэдэг л ийм утгаар л одоо энэ нэрийг л дуулахаараа жаргадаг одоо түмэн гэсэн юм утга санаатай л юу байгаа. Миний хувьд ч гэсэн одоо сүрхий дуулж чаддгүй ч гэсэн дуулахаар бас нэг сэтгэл онгоогоо тийм ээ сайхан болдог шүү дээ тийм ээ. Хаа нэг бас ингээд нэг дуулаад яхаар тэгэхээр дууны нэрний хувьд тоглолтын нэрний хувьд бас маш ач холбогдолтой нэрийг сонгосон байна гэж би бас бодож байна. Найран дээр дуулдаг шүү дээ нөгөө. Найран дээр дуулж байгаад гэл уулжсэн нэг юм дуулахаар зүг зүгээр ингээд нэг гоё юм ингээд өчтөн шүү дээ.
Тэгэхээр бас дуучин найдан дорж за уран заяа нарын хувьд бас Пүрүсүр ахын уран бүтээлүүдтэй одоо хизээнээс хамтарч ажиллаваа. Сая болол хэллээ шүү дээ. Хувиршгүй сайхан андаа гэсэн сүүлийн уран бүтээлүүд нь бас одоо мэндэлсэн. За энэ одоо уран бүтээлүүдэд бол үзэгч хүмүүс бас их одоо сонирхож тийм ээ их таалж байгаа уран бүтээлүүдээ гэдэг чинь та хоёрын хувьд хизээнээс эхэлж одоо хамтарч ажиллаж байгаа юм бол за юуны өмнө телевиз үзэгчтэй өглөөний мэндийг хүргэе. Миний хувьд Пүүж ахтайгаа 16 онд хувиршгүй дуугаа хийж ирсэн. Тэгээ энэ дууны аяыг Пүүж ах маань их сайхан хийж өгсөн. Шүлгийг цэрэн тогтох бичсэн байдیں۔ Тэгээд хосуудын одоо хувиршгүй хайр сэтгэлийн илэрхийлэл болсон юм сайхан дуу хиймээр байна гэсэн саналыг Пүүж ах тавьсны дагуу ах маань их сайхан хийж өгсөн. Тэгээд миний хувьд ахтаа бас тоглолтод нь амжилтыг хүсье. Пүүж ахтай хамтарч уран бүтээл хийсний үед бас баяртай байдаг ш дотроо жаргалтай сайхан бүтээл болсон. Найдан дорж таачны хувьд. За сайн байцгаана уу бүгдээрээ. За миний хувьд бол Пүүж ахтайгаа бол олон жилийн өмнөөс мэднэ л да. Тэгээд энэ удаагийн тоглолтод нь анх удаа орж ирсэн миний хувьд бол тэгээд энэ жилээс өнгөрсөн одоо 17 онд сайхан андаа гэж битгаар бас энэ тун дээр ажиллаж энэ дууны маань клип одоо ганц 2 сар болж байна. Тэгээ өнгөрсөн намар 10 сард гарсан. Тэгээд энэ дуу маань их сайхан үзэгч олонд маань хүрж байна. Тэгээд гарсан хэд хоногийн хугацаанд л маш олон хүмүүсээс гоё сэтгэл иржсэн. Үнэхээр бас хүмүүс сайхан таалагдж байгаа. Тэгээд их гоё аялгаутай, их гоё өгтэй дууг бас надад санал болгож дуулуулсанд их баярлж байдаг юм аа. Тэгээд өнгөрсөн жил би яг үдийд Пүүж ахын тоглолтын реклам тоглолтын нэвтрүүлгүүд гой нэвтрүүлгүүд яваалсан. Тэрийг үзээ сууж ийлээ. Тэгээд олон дуучид маань ороод ярьжсэн. Тэгээд яг л ингээд яг тэр нэвтрүүлгийг үзэж байгаа дээрээс дуучид болгонд өөр өөрсдийнхээ яг хүн төрсөн дуунуудаа ийм дууг ингэж дуулжаасаа ингэж хийжээс юм аа гэж яриа сонсож байхад бол их гоё санагдчихсан. Яагаад ч юм бэ дараа жил ирэх жилийн тоглолтод оролцох ёстой байна гэж дотроо бодож. Тэгээд өнгөрсөн хавраас эхлээд бит хоёр ярилцаал дуун дээр ажилласан да. Тэгээд сайхан андаа гэж сайхан дуу надад өгж дуулуулсан. Тэгээд би ч баяртай байгаа. Энэ дууны маань шүлэг бас их гоё өгтэй. Ханигаа одоо өргөлд сайхан хайрлж явахыг уриалсан тийм сайхан шүлэгтэй. Тэгээд аялгау бол үнэхээр бас яг нэг гоё тийм хуучны дуу ингээд эзэн мэддэг хүний чихэнд хүрсэн дуу юм шиг тийм гоё аялгаутай дууг надад бас санал болгож дуулуулсан. Тэгээ энэ дуу маань их гоё бас хүмүүс төрж байгаад их баяртай байна. Одоос тоглолтоос өмнө дахиад нэг шинэ дууг бит хоёр бас хийж байгаа. Тэгээд энэ дуу маань удахгүй гарчих байх. Өчигдөр уржигдэрхэн дууныхаа бичлэгэнд орсон байгаа. Тэгээд олон сайхан дуун дээр бас хамтарч ажиллах байх гэж бодож байна. Олон сайхан тоглолтууд дээр нь оролцох байх гэж бодож байна. Тоглолтын бэлтгэлийн хажуугаараас шинэ уран бүтээлүүд хийгээд яваад байгаа юм шүү дээ тийм ээ. Гэхдээ одоо тэгээд нөгөө тухайн үед ингээд тухайн тоглолтын өнгө аяст бас тааруулж тухайн тоглолтуудын бас нэгсээ дуунуудын одоо дуулахаараа жаргадаг түмэндээ нэг дуу саяхан л зохиож байгаа байхгүй да. Энэ бас ингэж бас дуу хийх хэрэгтэй байна ч гэдэг юм. Тэгэл бас нэг тоглолтын дээр нэг дуулгачих бол гэж бодож чинь тэгээд саяхан бас хишгээр дэлгэрмаа хоёртай зүрхний нанд ингээд одоо энэ Көсгөл аймгийн хан хөлөө хатгал сумын манай нэг найз хэлтэй. Жанхаа дамдын гэхээр одоо манай Жанхаа хийлэн студийг та нар бас мэдэх байх. Тэр студийг бас ажиллуулж ирсэн. Дамдын гээд залуу шүлгийг бичсэн. Тэгээд зүрхний намдын гэдэг сайхан дуу бас гарсан. Тэгээд бас л саяхан гişиг хөдөлгөөн баярч гадаад явж байгаа л тэгээд сая ирээл хоолойныхаа бичлэгэнд ороод тэгээд өнөөдөр үнэхээр бас нөгөө дууныхаа төлөө гүйж дууныхаа төлөө бас ингэж нэг сэтгэлээ гаргаж түмэнд хүргэж ингэж явдаг ус шал өөрл байдаг юм байна л да. Намайг бол бас за шөнө 11 цагийн үед гişиг баяр ярьж штэ. За найз нь одоо ингэж яг студид дээр орж ийн одоо юу болж ийн одоо энийг ингэ засмаар чи яаж ийн гэж над руу дуугаа явуулаад тэгээ бас яг ийм тоглолтын үед бол ийм гоё урам зоригчин хүн бас их гоё болгодог л да. Тэгээд за яаж тоглолтын дээр гоё дуу хийж сонсох вэ? Яаж тоглолтын дээр бас хүмүүсийг бас сайхан болгох вэ гэдэг ийм юм бол бас бодож л байгаа л да. Тэгээд одоо энэ жилийн үед бол бас сайхан залуучууд нэмэгдэж байгаа шүү. Залуу уран бүтээл. Залуу уран бүтээлч. Яадаг гэхээр ер нь миний нэг тоглолт болоход 100-ны 70% дандаа л залуучууд байж байдаг. Ер нь дандаа
одоо хамгийн ахмад нь л гэхэд нэг надаас 2 3 ах ч юм уу тийм усуд байж байгаа. Тэгэхээр миний хувьд бол яг зүгээр ялгаад тэгчиж байгаа биш. Бас л одоо энэ цаг үе дотор манай энэ сайхан залуучууд уран бүтээлээ хийх гээд ингэж явж байгаа усуд бас надад илүү их гоё ирч өгч өгöd гэдэг юм болоо тийм ээ. Гэсэн бодлоо. Би бас ажиглаж байсан. Таныг бас энэ маш олон шинэ уран бүтээлүүдийг одоо анхных нь уран бүтээлэнд хийж өгч тийм ээ. Бас ингэж олон түмэнд нь танигдах энэ ажилд бас одоо хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг юм болоо гэж боддог шүү дээ. Тэр одоо яг бас яг хөөргөж байгаа юм бол биш л дээ. За нийтийн дуу, нийтийн дууны салбарт бол маш олон уран бүтээлүүд байдаг. За тэдгээр юм бол бараг талах өмших уу таны уран бүтээл байгаа юм шиг харагдд юм а. Тэгэхээр та ер нь одоо энэ ая зохиож эхэлснээс хойш нийт одоо төрүүлсэн уран бүтээлээ тоолж үзүү ер нь хэд хичнээн одоо уран бүтээлийг гаргасан байд юм бэ? За би бол 1 2 гэж тоолоод нэг 450 орчим дуу бол би яг ингэж бүрэн гарсан байт юм бэл. Гараагүй бас ингэж архивлэгдсэн аян хийгээд орхисон дуунууд гэвэл бас их тоо гарна. Тэгээд одоо тэндээсээ зарим үед нь та нэг авдраа удлаач гэх хүмүүс тэгдэв. Зарим үед нь бол ер нь сайхан яг өөртөө чинь зориулж хийдэг ч юм уу иймэрхүү маягаар. Одоо манай уран заяагийн дуу гэх чинь л одоо юу штэ. Би бас 2 аятай манай уран заяагийн дуу чих сонио. 1 аятай 2 шүлэг. 2 шүлэгтэй. Саяны хувирсан. Тийм. Тэгээд энэ уртынх нь бол шууд утсан намар гэдэг тийм удаан дуу байдаг. Тэгээд би тэр аяа өөрөө голж эхэлж байгаа. Ерөөсөө биш юм бэ. Нэг гой шүлэг бичиж өгөөч. Энэ аян дээр. Тэгээд одоо уран заяагаараа дамжуулаад ингээл шүлгийн цэрэн тогтох гэсэн тийм. Яруу найрах цэрэн тогтох. Тэр залуу биз. Тэгээд бас их залуучуудад тухайн үед ингээл шуугуулжсэн. Сая ингээл клипийн үзсэн чинь бас гой дурсамжтай юмнууд нь бас харагдаж байна тийм. Тэгээд бас л тийм гоё хайрын тухай ч юм уу юм сэтгэл нь болж игэл одоо сайхан гоё гэрүүлүүд битгий салж сарнаасаа сайхан гэрүүл сайхан байгаасаа гоё сэтгэлээ бас энэ сайхан залуучуудыг хараад ингээд юу яадаг байгаасаа тийм ээ гоё одоо бүхний гоё байгаасаа л гэсэн одоо тийм тэгээд одоо манай найдагийн дуу бол одоо баг энэ жил чинь яста хийтэрлээ шүү дээ гэдэг маань тэгж байна. Тийм үнэхээр одоо уржин ноднон бол манай уран заяагийн дуу бол бас үнэхээр бас монголчуудыг бол байлдан дагуулсан гэж боддгийг. Тэгээд энэ жил бол манай найданд орж ирсэн дуу бол бас үнэхээр яста одоо нэг сая гарын үгээр одоо сая 100 хүн үтсэн байлээ. Тэгээд 20 мянган тэгээд наа чи худлаа тоо биш нөхөлгээд. Тэгтээ бас үтсэн хүмүүсийн сэтгэлгээ надад одоо хүүж ахаач миний дүүч гэдэг юм олон хүмүүсийн сэтгэлийг одоо баяр хүргэж байгаа тэрийг ажиглаж хахтаа бол их гоё хүнд хүрсэн байна. Энэ дуу бас хүн болгон дуулж явах хэрэгтэй юм байна. Одоо бид нэр ингэж бодож байгаа. Би ер нь яг тоглолтын дээр ямар дуу дуулгах вэ гэж ингээл хүмүүс бас ярьж л байдаг л та. Асуудаг шүү дээ тийм ээ. Тэгээ би бол одоо энэ хагасаа юм уу бүтээсээ өдөр ингээл нэг дуучтруугаа яриад нэг цаг завыг харж хагаад одоо нэг лайв интернет хангалттай гарсан шүү дээ. Тэд нартай нийлж байгаа нэг тийм амьд одоо яриа авч ингэж яадаг юм уу гэж бодож байгаа. Тэгээд яг хөө тэгээд цаг тухай хитэн болоод ингээл явчихна л гэж бодож байна. Тэгэхээр Брюс Ахын бас энэ уран бүтээлүүдийг тийм ээ хүлээж аваад ингээд цааш нь ингээд арт түмэндээ хүргэж дуулахад бас та бүгдээ яг энэ уран бүтээлч хүнийх нь одоо хувийн онцлог харагддаг шүү дээ тийм ээ. Тэгэж одоо тэр яг онцлог нь юу гэж хардаг вэ? Ер нь бол бас яг одоо дуу уран бүтээлийг төрүүлэхэд яг тухайн дуучинд нь зориулт юм шүү тийм ээ. Тухайн дуучны одоо өөрийнх нь сэтгэл зүйн онцлог, дууны одоо ур чадвар тийм ээ, дуулах ур чадвар гэл бүхэл зүйлд нь нийцүүлт юм шиг байгаа. Энэ дээр бас ямар санал бодолтой байдаг вэ? Тий, би бүж ахыг бодохдоо ер нь бүх дуугаа ингээд нөгөө нэг сэтгэл зүрхээ бүх юмаа ингэж өгж зориулж ингэж өөрөө яруу сайхан тэр одоо яг тэр дууг одоо энэ дууны үгэн дээр надад ч зөвөр хэлжсэн л та. Энэ дууны үг чинь яг ийм байвал аялгау нь яг ингэж орох юм бол амар гоё. Миний яг сэтгэл зүрхнээс яг ингэж гардаг гэл нэг студ дээр бас нэг яриа сууж байхдаа тэгж хэлжсэн санагдчихээн. Тэгээ би хэлэхдээ болохоор бүж ахыг бүх дуугаа
зүрхнээсээ л зохиод юм болоо тий сэтгэлээсээ зохиод юм болоо одоо хувиршгүй дуг надад өгөхдөө за миний чамд энэ дуу бол үнэхээр гоё зохино тий наад дуу ч юм бол чамаг одоо хүмүүс одоо уран заяа гэж дуу ч юм байдаг юм байна гэдгийг одоо хүмүүс мэдхэд бас нэлийн төлөвлөж болох дуу шүү гэж надад өгч ирсэн. Бүтээлч бол одоо дуучид уран бүтээлчтэй бол нэрийн утас асан бас одоо уран бүтээлүүд өгдөг шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд яг энэ одоо хүмүүс хувиршгүй дугдуулдаг уран заяаг л бас мэднэ л дээ тий. Тэгэхээр энэ дуугаас авч дуулсан. Баяртай. Шинжилгээр бол явцдаг юм шиг үү? Тий, энэ дуугаас бүтээлчдийн баяр шинжилгэлээр бол одоо энэ манай хоёр олдохгүй. Миний хувьд л бүүж байхдаа дуу хийгээд бол удааг л байна л да. Тэгээд хамгийн анх бол энэ сайхан андаа гэж дуун дээр ажилласан. Тэгээд тэр дуунаас хойш бас гарснаас хойш бүүж бас нэг намайг нэг иймэрхүү дуулах юм арга барилтай бас нэг иймэрхүү залуу байна гэдгийг бол бас илүү сайн мэдсэн баг. Тэгээд дахиад нэг гоё дуу хийж байгаа. Тэгээд тэр дуу бас их гоё аялгаутай дуу. Эх орны тухай, нутгийн төрсөн нутгийн тухай тийм гоё дуу гарч байгаа. Тэгээд одоо тоглолтын дээр тав маань сонсох байх их гоё аялгаутай дуу гарч байгаа. Тэгээд ер нь бол энэ дуучид маань ер нь иймэрхүү арга барилтай ингэж дуулдаг даа гэснийг бол бас төрүүлж харж хийдэг байх л та мэдээж мэдээж хөгжмийн зохиолч хүмүүс бол одоо нэг иймэрхүү манертай ингэж дуулахаар ингэж хийвэл одоо яг илүү зохино гэдгийг бол бас мэдээж урьдчилж харж шийдэг баха. Тэгээд одоо хоёр дуу хийж байгаа. Тэгээд хоёр дуу маань хоёулаа л гоё надад бол маш их таалагдж байгаа. Тэгээд уйлаа л байсан шүү дээ. Ямар гоё дуу вэ гэдэг. Тэгэхээр сая бол хэлсэн шүү дээ тийм ээ 450 гаруй уран бүтээлийг одоо яг бэлэн гарцсан тийм ээ арт өмнө хүрсэн уран бүтээлүүд байна гэдэг чинь. Тэгэхээр та ер нь хизэнээс энэ одоо хөгжим зохиох энэ ая зохиох ажлаа хэлсэн юм бэ. Би бас таны фэйсбүүкийг бас дагдаг. Тэн дээр бас харж байсан оюутан ангийн найз болтой манай бүтээгч шүтээс сурдаг байхдаа л өстой нэр урлагийн үзлэгээр тэр авийн хүмүүсийг өстой бочигнолдог байлаа штэ гэдгсэн байсан. Та тэр оюутан байхаасаа юу эсвэл одоо бүр бага байхаасаа энэ урлагтай холбогдсон юм болов? Гэхдээ одоо тэгэл 10 жил байх юм л мэдээж одоо тэгэл 10 жил байхаас л дуулаад хөгжимдөл ингээл явал тэр одоо аймагийнхаа тэмцээн ингээл ороод ингээл явдаг. Бүр багаас л да. Гэхдээ дуу зохиогч одоо тэгээд хамгийн анх 96 онд ч юм уу та. Одоо 22 жил гэсэн үг юм шүү дээ тийм ээ. 96 онд миний хамгийн анхны дуу өөр нэг жоохон хөвгт байхдаа нэг тийм зохиожсэн дуу байт. Хиттэй гэсэн үг байна. Насна таны нас хиттэй. Насаа хэлэхгүй. Ахаа тэр нэргээ зүгээр ер нь 10 жилд нэг 7-8 дугаар ангид байхдаа л би анх тэр нэг аавын тухай дуу хийгээл тэгэл Монгол төмөнд хүрсэн дуу бол хамгийн анхны дуу босоо их хамт ирэх шүү дээ. Лослын Болдотор найз юм дуулдаг. Тэгээд энэ жилийн хувьд бол бас тэр анх зохиож ирснээс өнөөдөр зохиож ирсэн хоёрын хоорондох нэг тийм нэмийг бас олж харж ил байна л да. Зөвхөн одоо ингээл жил болгоны тоглолтоо ингээл ажиглаад жил болгоны хийгдэж байгаа дуунуудаа ингээл ажиглаад тэгээ энэ жил бол энэ гişиг баяр дэлгэрм хоёрын тэр зүрхэн нандин гэдэг дуу бол илүү их гоё бас хүн болгон дагаж дуулах тийм ээ тийм дуу болчуудаа яг одоо он гараад одоо ингэж л хамгийн ихний дуу маань энэ дуу за мөн одоо очиндоо гэдэг нэг сайхан дуу хийлээ. Тэгээд тэр очиндоо бол яг одоо бас мэрэгжлийн хүн бол дуулаагүй гэхдээ маш гоё дуулсан. Тэгээд ээж аавруугаа тэмүүлсэн тийм их гоё шүлэгтэй. Тийм одоо хоёр дуу дөнгөж он гараад л хийлээ дээ. За тэгэхээр телевиз үзэгч та бүхнээс хүргэхэд за энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлэг манай шууд хүрч байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн маань 1919 тгс гэсэн утсаар холбогдоод эрхэм уран бүтээлчид одоо удахгүй болгож байгаа тоглолтын талаар мэдээлэл авах за мөн бас амжилт төсөд мэдчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. За тэгэхээр бидний урд бол дуулахаараа жаргадаг түмэндээ гэд тоглолтын бас постэр байна. За энэ дээр бол оролцох дуучдын бас зураг байгаа. За энэ дээрээс би бас нэгэн уран бүтээлчээс сонирхож бас танаас асууя гэж бодож байна. Амбур гэдэг дуучин байдаг шүү дээ тийм ээ. За энэ уран бүтээл жүжигчин тийм ээ. Одоо оролцож байгаа юм байна. Энэ бас надаа яг энэ оролцож байгаа уран бүтээлчдээс арай өөр хүн тийм ээ. Дунд нь явж гинэ та гэж харагдаад байна. Гонад гамбур хүчин юу штэ. Энэ дуучдыг дуурайж их дуулдаг.
Тэгээд миний одоо дуу бол одоо түмэнд төрсэн дуунуудыг тоглолтын дээр дуулсан дуучдыг дуурай гисэн штэ. За олж оруулчихсан маань тийм. Магадгүй манай одоо өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа дуучин уран заяа найдан дөрж нарыгч одоо уран магадгүй штэ. Багаж одоо дүүрэнд болох боломжтой байна. Яг хэнийг мэдэхгүй. Ерөнхийдөө бол өөрөө сонгогдсон байгаа. Би ямар ч гэсэн 3-4 хүнийг бол дуурайнаа л гэсэн. Тэгээд арай намайг дуурайхгүй л гэдэг. Профессор хахад бас өөрөө дуулахаараа бас их гоё шүү дээ тийм ээ. Одоо тоглолтууд дээр таны уран бүтээлийг одоо сонсохоос гадна бас яг таны өөрөө чинь дуулж байгааг бас сонсох туртай байдаг. Та яг өөртөө бас яг зориулж одоо гаргаж ирсэн дуунууд байдсан болоо ер нь яг өөрөө энэ дууг дуулъя гэж одоо сонгоод хийжсэн. Тэгээ гаргахаар алдчихад байдаг шүү дээ. Яаж аа бэ? Гээ гаргачаад өөрөөгөө ингээд дуулчихар над өгч шүү дээ. Тэгээ авчаад идэг болохоор ерөөс нэг олигтой дуутай байхгүй. Тэгэхээр хэд хэдэн дуу би ерөөлийн даллаа тоглолтууд дээр бол гитараа бариад өөрөө дуулцдаг шүү дээ тийм ээ ая май гэх. Энэ жил бол гитар барихгүй арай өөр хөгжим бариад гарнаа. Тийм үү. Хийж болох уу? Тэгж бодож юм. Тэгээд бас тэгэл нэг гитараа барихаар ч бас гоё шүү дээ. Тэгээ бас гитар барихад бас түшигтэй олон хүмүүсд ирэх болов гэж бодоод байна. Энэ жилийн үед бол бас энэ дуулахаараа жаргадаг түмэндээ гэж нэг сайхан дуу гаргаж байгаа. Тэгтээ дуулахаараа жаргаараа гэж нэртэйгээр гаргая. Их гоё дуу бол дахилтын бол хийчихэд дахиад үг нь орж ирдэг. Тэгээд яагаад энэ тэгээд бол бүр болохгүй л одоо ингээд энэ телевиз үзэж байгаа яруу найрагчд ч юм уу тийм ээ. Бүр одоо хийж байсан болно. Хамаагүй яг өнөө маргаашгүй надад гоё шүлэг өгчих юм бол би бол хийгээд өгч чинь. Би одоо жоохон байж байгаа дахилтын дуулаад өгч чинь. Тэгэхээр аяндаа дахилтны юм байвал одоо цаашаа ингэчих юм байна гэд шүлэг өчтөг өсвөл бас нэг гоё цаашаа аваад сэтэл аваа явчих واخ тийм. Тоглолтын хувьд бол энэ жил 6 дахь удаа тоглолт үзэж байна тийм ээ. Ер нь одоо яг уран бүтээлийн хамгийн анхны тоглолтыг хизээ хийж исэн юм байна. Тухайн тоглолтын нэр юу байгаа? Хамгийн анхны тоглолт чинь Босоогийн мөрт ирэх хүн шүү дээ. Тий. Тэгээд Лослын Болдбаатрын дуулж бас түмэнд төрсөн дуугаар анх тоглолтоо нэрлсэн. Ер нь л одоо босоол явъя гэж бодоод тэгэл жил болгоны тоглолтын нэр бас онцлогтой бас энэ дотор бас юм утга учир шингэсэн юм л байдаг л та. Тэгээ модны бол нодны ерөөлийн даллах гэж тоглолт маань болж исэн монголчууд бүх юм одоо ерөөлтөд аллагтай байгаасаа тий тэрний уртлынхнуудаа монголоор байгаасаа тэгээ тэрний уртал дээр ирж байгаа цаг бол сайхан ингээл дандаа л аль болох их сайхан юм бол бэлэгдэж монголчууд маань сайхан байх хэвээр бид одоо янз бүрийн муухай юмыг бодож сэтгэлээ гашлахгүйгээр хичнээн одоо боломж болцоо муу байгаа ч гэсэн сэтгэлээрээ баян явах хэвээр одоо угаараа цангахгүй явах хэвээр гэдэг л ийм л бодол санааг л өөрлөж явдаг юм шүү дээ. Энэ удаагийн тоглолт бол одоо яг өнөөдрөөс 7 хоногийн дараа болох гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тоглолтын маань гол онцлог нь юу аах вэ? Ер нь одоо тоглолтын бэлтгэл ажлыг хэр хангаж байгаа вэ? За энэ жил бол тоглолтын онцлог гэвэл бас нэлээд байна л да. Одоо би чинь энэ жил хамгийн анх төрийн тагтагт ханхи одоо хайрхны өрөөс одоо гарсан сайвар халтар гэж одоо их домогт сайхан хурдан хүлэг байсан. Тэр хүлгийн тухай манай наран туяа дуучин маань дуулж тэм олонд хүргэсэн. Шинийн 3-нд очиж одоо Увс аймагт клипний зураг авч байлаа бид нэр. Тэгээ энэ дуу бол одоо Тод Манлаа гэж Тод Магна гэж кино байдаг шүү дээ. Тэн дээр одоо яг л ханххийн домогт сайвар халтар гэж ингээл ярьдаг. Тэр алдартай домог хүлгэлдээ. Алдар домогтой тийм хүлгийн тухай дуу. За тэгээд тэрний дараахан одоо Үлзий телевизийн Үлзийтэй Монгол гэж одоо сайхан дуу буян жаргал найзынхаа хийсэн шүлгээр ингэж бас 13 дуучин дуулж. Тэгээ энэ Үлзийтэй Монгол бол бас энэ 100 монголчуудад бас их гоё хурж төгж. Ингэж бас бүх юм нь одоо Үлзийтэй байх тэр сайхан Монголыг л одоо бид ирээдүйд харж байгаа гэдэг ийм сайхан утга агуулгатай бас мөн одоо танаа энэ сайхан телевизийн бас нүүрцээрээ одоо ингэж өглөө орой болгоо ингэж тавьж идэг ийм сайхан дуу болж байгаад би бас баяртай байдаг. Тэгээд одоо яг тэрний араас залгаал тэр манай найдан доржийн дуу
тэгэл уран заяагийн дуу, тэр манай Даш Дэмбэрлэгээ дүүгийн дуу. Одоо зөндөө хүмүүсийг бас ингээ хэлэхгүй болохоор мартагчаад одоо эхнээс нь жоохон хэлчихье тийх үү. Тийм шинэ маш олон уран бүтээлчид байгаа л да тийм ээ. Бадралмаа Уянбат хоёр чинь хайрандаа гэрлийн хоёулаа гээл одоо болцгоё тэр кимчижиг ямар юм бэ нөхөн. Тийм бэлэн гойно одоо хайцгаа сайхан өөрийнхөө хоолыг идэ бид нар ямар их хотчоо вэ гээл сайхан клип хийгээл ингээл бас л гоё санагдчихсэн надад. Тэгээ одоо сайхан дуунууд бас гарнаа энэ тэгээ Батбаатар гэдэг энэ бүх зэргийн дуужгийн чуулгын дуучин төрийн дэглэлт хангахын энэ жил дахигдаж тэр төрийн дэглэлт хангахын тухай сайхан одоо яг бэлэгдэж дуулсан тийм дуу бий. Тэгээд энэ дуу бол бас энэ жилийн тоглолтыг бас нээж эхлүүлэх. За тэгээд одоо давхар одоо хөгжимчид, бүжигчид гэдэг олон сайхан улсууд бол оролцсон. Тоглолтын онцлог бол ер нь 100-ны нэг 50% нь бол шин дуу орж байгаа. Одоо жишээлбэл цэцэг дэлгэргээд охин байна гэхэд ардын уран зохиолч Баавгийн лав сүрэнгийн шүлэг ажнаа гуурл гэж одоо маш гоё дуу байгаа. Энэ бол би лавсрангой очиж бас ингэж манай цэцэг дэлгэр сонсгосон юм бэл. Тэгээд эхнэр нь бас уйлаад гүнч одоо өглөө болж байгаад ийм сайхан дуу сонсгоод гээд эхнэр нь ингэж уйлж тэр юм болсон. Тэгээ яагаад алга болчихоо миний хүүхдүүд энэ гэсэн. Тэгээд чин бас ийм л дээ дуу гарах бүтэх гэдэг бол бас их цаг хугацаатай байдаг юм шиг л надад санагддаг шүү дээ. Ер нь хүн төрөхтэй ч гэсэн бас цаг хугацаатай л байдаг. Тийм учраас бас тиймэрхүү юм болж байгаа. Тэгээд одоо дууныхаа хоолой бичлэгэнд орцсон. Өөр Монголоос бас Шилийн гол аймгаас нэг сайхан дуучрын бүтээлч өсгөө маань ирж байгаа. За энэ жилийн үед энэ 10 жир гэдэг санаад байна да гэдэг Увс аймагт очиж бид нэр одоо үүрэг нуур тэр сагил төргөний гол тэр их өндөр сайхан хайрхтын юун дээр одоо гарч тэр сайхан хэлийг бид нэр хийлээ санаад л байна да гэдэг ижийн нутг хоёроо санаад байна да гэдэг. Тийм сайхан дуу маань бас мэндэлсэн хайлан гэдэг дуу мэндэлсэн гэдэг зөндөө дуунууд одоо хамгийн сүүлд энэ төмөөл зүйтэйгээ нэг сайхан дуу хийлээ. Ямгийн үлгэр гэж нэртэй. Тэгээд энэ сөрөлттэй бас нэг сайхан дуу хийсэн шүү дээ энэ 100 болдог байх гэдэг. Ингээд л нэрлээд байвал маш олон дуунууд байна. Бүгдэнд сайхан шин дуунууд бол байгаа. Тэгвэл хуучин дуутаач улсууд бий л дээ. Гой тоглолт болох байх гэж энэ жил бол бодоод байгаа юм. Бас хүмүүс ажиллаж байгаа байх л та. Одоо нэг 2 юм уу 3 тоглолтын дээр ингээд дуучт нь яг нөгөө дуугаал дуулаад байна ч гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм бас яригддаг юм. Тэгэхээр хуучин дуунууд маань бас хүнд өгүүлэгдээд байдаг юм шиг байна. Тоглолтын дээр одоо хүмүүс төрсэн дуу болохоор бүгдээ дагаад хүрээд дуулцдаг шүү дээ. Одоо ингээд Мөнхот ингээд тайзан дээр гарахаас өмнө за найз нь ямар дуугаа дуулах вэ гэхээр яг дөгч очиж байгаа хоёлаа өөр дуу бэлдсэн гэж байна. За манай дуугаа дуулчих гэх ингээд тийм гих мэтчлэн бас яг тухайн үед бас ингээд өөрчлөгдчихдэг байхгүй. Яг тухайн одоо атмосфер ямар байна. Тэр үзэгчдийн бас хүлээлт нь ямар дуугаа дуулах гэж байгаа юм гээл. Тэгээ одоо жишээ нь тэр энэ бана бондгорын чин гэтэл миний найзыг л за энэ жил ямар дуу дуулах вэ гэж ирдэг. Тэгээд хөөхөн гоё шин дуугаа бэлдсэн ирж байгаа. Энэ жил бол Монгол төрсөн мөн учиртай гэж тоглолтоо манай бондгор дүү хийсэн. Монгол төрсөн мөн учиртай гэж бас нэг дууг би хийж өгсөн. Энэ жил тоглолтоо бас хааж юм лээ. Тэгээд энэ дуу нь бас дуулагдах болов ижигээ зүудлээ гэж манай бондгор дүүгийн дуулсан бас нэг сайхан дуу. Мэдээж монголчууд төрсөн шүү дээ 7-8 жүжигч нь тоглоод л тэгэл нэг иймэрхүү л одоо онцлогтой тоглолт болох байх. Тэгэхээр бас дурддаггүй нэрэн дурддаггүй өнгөрсөн маш олон уран бүтээлчид энэ дээр бол байна тийм ээ. Бүгдээр ингэ салгаад за бүр ямар уран бүтээлээ хүргэх гэж байгаа тийм ээ. Энэ талаар хүргээл бас маш их цаг орох байх. Тэгэхээр би одоо ингээд яг энэ дуучтайгаа одоо ингээд нэрлэл яваад л байна л да. Тэгээд одоо энэ наран цогтгээл шинэхэн уран бүтээл хайр дагах жаргал гэдэг нэртэй гоё дуу. Энэ нөгөө усын хурлын гишүүнгээс одон чимэг гэж хүн байсан шүү дээ. Одоо бас хүн болсон. Тэр хүний шүлгээр нэг хайр дагах жаргал гэж өстэй гоё дуу бас гарсан. Бас ингээд сонирхолтой юмнуудаа бас ингээд үлдээгээд л байна л да. Тэгээд очоод бас хүмүүсүүд үзэхээр бас яах нь уу тийм ээ. Тэгэхээр түрүүн бас хүргэсэн
одоо постэр дээрээс бас үзэгчд маань тий ямар уран бүтээлчд орж байгаа мэдээллийг авсан бахаа гэж бодож байна. Тэгэхээр хоёр уран бүтээлчээс бас дараагийн асуултыг асууя гэж бодож байна. Тэгэхээр нийтийн дуучдын уран бүтээл за мөн нэгдсэн тоглолтууд бол маш их зохион байгуулагддаг тийм ээ. За тэгэхээр энэ тоглолтын хувьд бас ямар онцлогтой байх болоод хоёр манаас энэ уран бүтээлийн тоглолтод одоо саяны одоо хийсэн уран бүтээлүүдээс гадна шинэ уран бүтээлүүдийг хүргэнэ гэж байна шүү дээ тийм ээ. Тэгээ баярлалаа. Энэ юу л да миний хувьд Пүүж ахын тоглолтод анх удаага оролцож байгаа юм. Тэгээд энэ тоглолтын маань онцлог гэвэл бас л нэг Пүүж ахын ярьсан. Залуу уран бүтээлчд шинэ уран бүтээл тий үзэгч төмний сондрыг мэлаасан сайхан бүтээлүүд их шиглэнэ. тоглолтынхаа бас ер нь яг дотоод юу сайн мэдэхгүй байна. Миний би бас анхадаа орох чинь тэгээд бүрүсрээхэн ертөнцтэй л одоо нэг орой сайхан тоглолтод мэдээж дуулан сайхан анд дуугал одоо би нэг олон бол яг том тайзан дээр л дуулаагүй байна. Тэгээд энэ дуугаа дуулахыг бол маш их хүлээж байна. Тэгээд ер нь тэгээд хүний тоглолт нэг зорж очиод нэг магадгүй нэг залуу дуушны тоглолтыг ч юм уу за хөгжмийн зохиолчийн тоглолтыг очиод үзэхээр яг тэр хувь хүнийг бас илүү таньж мэддэг юм шиг санагддаг ш. Тэгэхээр одоо нэг үдшүүл одоо бүрвсэр ахыхаа ертөнцтэй хамт аялах нэ. Тэгээд олон сайхан дуунууд нь их шиглэн тэгээд тэр үдшийг бол одоо тэсээ одоо хүлээж эндээ сайхан андаа гэж дуугаа одоо хүмүүст хэр хүрж байгааг бас миний хувьд бол бас дүгнэн ш. Бас тэр зэрэгтлээс ер нь мэдрэгддэг хүмүүсийн хаарц тэгээд нэг тэр сайхан хүлээж авч байгаа байдлаас бол бүх юм ажиглагддаг. Тэгээ энэ дуугаас хэр бас хүнд хүрж байгаа юм бэ гэдгийг бас нэгдүгээр тэр сайхан тоглолтоос хүлээж авах. Тэгээд тэр сонсоогүй хүмүүс магадгүй бас тэр дунд очиж шүү дээ мэдээж. Тэр хүмүүст бас тэр сайхан дуугаа тайлагнаа гэж бодож байна. Тэр шинэ дуугаас сайхан хүмүүст үзүүлэе гэж сонсхоё гэж бодож байна. Манай энэ сайхан хиндэ дууны яруу нэрэгч бол бас миний нэг сайхан өөр байсан. Өмбөр эрдэнэ гэдэг. Одоо Улаанбаатар төмөр замд олон жил ажилласан одоо Улаанбаатар төмөр замчдын л одоо аав гэж хэлэхээр тийм сайхан хүн байлаа. Тэгээ энэ дуу зохиож өгөөд л одоо хорвоод одоо энэ сайхан дуугаа үлдээж явсан. Тэгээ олон сайхан төмөр замчдыг бас одоо төмөр замчдад зориулсан дуу гэж би бас боддгийн. Ер нь ингээд 15-6 мянган төмөр замчин байдаг миний хүү. Би одоо их нэртэйгээ ханилаад одоо олон жил болохдоо энэ сайхан төмөр замчдад нэг сайхан дуу хийж байна. За зөвхөн төмөр замчд биш юм аа. Тэдний гэр бүл. Тэр гэр бүлүүдэд за тэгээд энэ Монгол төмөн бас ханигаа яаж хайрлах тухай л одоо энэ шүлгэнд аах нь битсэн шүү. Одоо ингэсгээр гоёагүй ингэсгээр гоёагүй хазар чинь сэвшээ салхинд жинд чивэдэ одоо яасан тэр үсэн чинь тэгчих вэдэ ингэчих вэдэ гэж та нарыг л хайрлсан дуу шүү. Тэгээ ийм сайхан дуу тэгээд бас жил болгоно л бас нэг сайхан ийм уран бүтээлчтэйгээ за тэгээд одоо ялангуяа бас жил хамтарч ажилласан уран бүтээлчтэйгээ ялангуяа одоо энэ хоёр дүүтэйгээ бол одоо анхны маань одоо тоглолт надаа миний тоглолтод анх удаага орж байгаа. Тэр өнцгөөсөө би хоёр дүүгээ бас өнөөдөр сонгож энэ ярилцлаганд орж өгөөч гэж урьсан. Тэгээ энэ ч бас их надад сайхан сэтгэл төрүүлж байна. Шинэ уран бүтээлчтэйгээ тийм ээ хамтарч ажиллаж байгаа шинэ уран бүтээлүүдэд хүргэхээр тийм. За тэгэхээр түрүүн бас Үлзийтэй Монгол гэдэг дууны талаараас хайлтгүй яриад өнгөрчлээ. Тэгэхээр би энэ тал дээр бас дахиж тодруулж бас үзэгчтэй мэдээллийг хүргэе гэж бодож байна. Тэгэхээр Үлзий телевизийн маань одоо сүлд дуу гэж бид бүхэн бас одоо эфирийнхаа нээхэд за эфирээ хаахтаа хүргэдэг энэ сайхан уран бүтээл байдаг. За энэ уран бүтээл дээр бол маш олон уран бүтээлчид нэгдэж оролцсон. Тэгэхээр энэ уран бүтээлийн маань бол одоо ая зохиогч нь бол Пүрүсрэ Ахман байсан за мөн одоо яруу найргийн нь бол Буянжлаг ах маань зохиосон байдаг тийм ээ. Тэгэхээр энэ уран бүтээлийг Буянжлаг ах маань тэгэхээр уран бүтээлийг бол үзэгчд маань бас анзаардаг ч гэж магадгүй анзаардаггүй ч гэж магадгүй одоо Үлзий телевизийн бэлтгэн өргөдөг үзэгчдэд бэлтгэн өргөдөг нэвтрүүлгүүдийн маань нэр байдаг. Эргэх цаг, энх өглөө гэдэг яг өнөөдрийн одоо ярьж байгаа одоо их өглөө нэвтрүүлгийн маань одоо нэр хүртэл тэр одоо дуунд байдаг. Тэр энэ уран бүтээл дээр бас тодтоод үзэгчд маань мэдээлэл хүргээч. Би ч дундуур нь уртын дуу зохиосон шүү дээ. Төлөвлөгдөө байсан тийм. Тий, төлөвлөгдөг нь бол банзрагчаараа уртын дуу дуулах гэдэг. Ер нь уртын дууны шурамхаа дунд нь явъя гэсэн юм. Тэгэл ингээд өгнүүдээс харж ирсэн Үлзийтэй Монгол, тийм Монгол, Дэлгэр Монгол энэ төр гэсэн шүлгнүүдийг хооронд нийлүүлж хагаад
студиор орж би чинь уртын дуу аяллаа шүү дээ. Хаанасаа туучвал гэж бодохгүй. Ерөнхийдөө уртын дуу бол явсан шүү. Энэ бол яг тэр хэсэгт бас их дуртай байт юм байна. Бандрагч ахын тэр одоо яг шуранхаалдаг хэсэг дээр тийм ээ. Тэр чинь би зохиосон шүү дээ. Тэгээд ардын дуу уртын дуу бол одоо яг зохиогч нь одоо яг нийлэлт бол бас мэддэхгүй шүү дээ. Одоо зохиогчтой уртын дуу бас байвал гоё ч юм уу гэж бас бодогчжээ. Ер нь магадгүй энэ үлзийтэй Монгол гэж нэртэй уртын дуу байхыг ч би үгүйсэхгүй. Одоо утгагүй бас уртын дуучтай гоё уулзаад ер нь наадам цагаан сараар үлзийтэй Монгол гэдэг уртын дуу байвал бас сайхан юм болов гэж боддیں۔ Тэг мэдээж одоо гавьяач үжигчин хин Бацх гавьяат, Гүрнээ баяр гавьяат, Далантай гавьяат тэгэл олон сайхан хүмүүсүүд энэ дууны бас одоо чимиг ноён руу болж явсан манай бандрагч Нарантуя төр мандах энтер гэх тийм ээ. Одоо төмөөлцөө маш олон дуучид бас дуулсан шүү дээ. Энэ уран бүтээл дээрээс 10 гаруй одоо уран бүтээлч дуусан учраас үзэгчд маань одоо дуучнаар нь нэрлэхэд хэцүү байдаг шүү. Бид нар л нутгийн аялал нэвтрүүлгээр холбогдоод Пүрэс сүрэнгээ үлзийтэй Монголыг сонсё гэдэг. Одоо нэрийн жоохон томруулж байгаа. Тэгээ уран бүтээлчтэй хаад бүгдээрээ нэрлэх саяны та хэлсэн уран бүтээлчдийг араас нь нэрлэхэд одоо тогтоогддгүй ч юм уу те юм байдаг шүү. Үлзийтэй Пүрэс сүрэнгээ үлзийтэй Монголыг сонсё гэх бол одоо дуучныхаа нэрийг хэлдэг шүү дээ тийм ээ. Дуучныхаа нэрийг хэлээд уран бүтээлийн нэрийг хэлдэг болоод ая зохиогчийнхаа нэрийг хэлж байгаа захиалдаг нэг дуу байдаг. Тэр нь бол үлзийтэй дуу манайгаа. Тэгэхээр таны бас одоо үзэгч түмэн маань ая зохиогч Пүрэс гэх тэнгүүд бас одоо санаанд нь ордог уран бүтээлүүдийн нэг бол энэ Цэнхэр тэнгэрийн орон гэдэг уран бүтээл гэдэг шүү дээ тийм ээ. За энэ дууг бол Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин одоо Жавхлаах маань дуулдаг тийм ээ. Тэгэхээр энэ тоглолтын дээр бас одоо тантай бас маш олон жил уран бүтээлийг одоо хамтарч хийж байгаа энэ хүмүүс маань одоо ирэх болов гэдэг бас үзэгч сонирн байж магадгүй. Тэр өстө би таашгүй. Ер нь маднан Жавхлан маань бас нэлээд ажилтаа байсан л да. Тэгээл эн чинь энэ улсын ажил гэдэг чинь бас болдгоо. Тэгээ би бас бодж л байсан яах вэ доо би бас энэ ажлын их зав ажлын хажуугаар бас ингээд дуул гээл энэ төрийн ажил хийж байгаа хүнийг нэг тоглолтын дээр авч ирээд ингээд дуулуулах зарим нэг улсуудад бол Жавхлан ирээд дуулчихгүй яасан юм асан ч гэдэг юм уу. Өмнө дуулдаг байсан гэдэг. Гэхдээ тэргүй Жавхлан бол миний тоглолтод одоо хангалттай одоо 3-5 ч тоглолтод орцсон хүн. Тэгээ 5 тоглолт 4 тоглолтод байна орсон. Бүхэл сайхан дуугаа дуулсан. Тэгээд над хэлжсэн л да. Гэхдээ яг ингээд чиний тоглолт ус чинь сонир болдго юм билээ шүү дээ. Ингээд шууд ингээд гүйж орчмоор санагдаа. Тэгээд ингээд бичих цаастаа ноцолдоо тэгээд ингээд ярьж л байсан л да. Тэгээд тэр бол одоо яг тэр тухай би сайн одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ бас л сэтгэл нь өөрөөл манай хүн чинь бас ингээд нэг орж ирээд мэдчилгээ дэвшүүлчих. Тийм л одоо сэтгэлтэй хүн шүү дээ. Тэр бол асуудал биш байхаа л гэж боддог. Тэгээд завч хүлээ байвал тэгэл орж ирээд зүгээр дуулахгүй байсан ч гэсэн сайн байцгаана уу гэж гараа өвччих мэдэг. Тийм л хүн. Тэгэхээр одоо энэ дуулахаараа жаргадаг түмний тоглолтоо болоод 6 дахь жилдээ болж байгаа гэдгийг бол ганцлж хэлээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилүүдийн одоо уран бүтээл тоглолтоос бас үзэгчтэй бэлтгэсэн байна манай найруулагч. Тэгэхээр ирж яваа цаг гэдэг одоо тоглолтын бас хэсгээс үзэгч түмэндээ хүргэе. Бас одоо хамтдаа дөрүүлээ үзье. За. Айсын салих аяар сэрчигэнсэ аммудан уйлзэн нагсаа эдалтэн намарсайха дэлхийг чимсэн шаргалахын намраа биндүү сайхан алтан ханямра айрин захар цорон тархаса намон сүрэгэн алхаживэлчсэ нарны юнг зодрын шар
сайхан алтан шуудын ганганаа цангинсан Үгүй хаа. Илүү төвчрэг үздэг тийм. дэлхийг чимсэн шахалхан намраа дэндүүл сайхан алтан намраа дэлхийг чимсэн шахалхан намраа дэндүүл сайхан алтан Таадаарт шууд зам дарлалчихгүй. За эндээс гараад За барьчаар. Нэвтрүүлэг маань хөгжиж байна. Их өглөө ярилцлагын нэвтрүүлэгт одоо үзэгч та бүхэндээ дуулахаараа жаргадаг төмөндөө тоглолтын маань одоо өмнөх хэсэг буюу тэ өнгөрсөн жилүүдэд тоглож байсан уран бүтээлээс нь сайн сайхнаас нь бас та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр үзэгч та бүхэн маань нэвтрүүлгийн шоудаас 1919 тгс гэсэн утсан холбогдоод тоглолтын талаар мэдээлэл асууж олно гэдгээс түрүүн хэлсэн байгаа. Тэгэхээр уран бүтээлчдийн зүгээс бас та бүхэндээ зориулан бэлэгтэй ирсэн байна. За энэ бэлэг болоод одоо удахгүй болох ч байгаа энэ тоглолтын одоо билетийг азтай тийм ээ үзэгчтэй олгож байна гэж байна. Тэгэхээр үзэгчд маань бас зарим үзэгчд гайхаад идэв. Азтай үзэгчд одоо тоглолтын билетийг гардуулж байна гэхээр яагаад гэвэл одоо альч телевизийн одоо энэ шууд нэвтрүүлгийн утас нь холбогдно гэдэг бол маш их одоо боломжийн дундуур тийм ээ маш олон үзэгчд маань зэрэг залгаж яадаг. Тийм дундаас гарч ирсэн үзэгчээ хүлээж авна гэдэг бол яалтчгүй азтай гэж тооцогдоод байгаа. За тэгэхээр эхний үзэгчтэйгээ холбогдъё тэхөө. За сайн байна уу? За их өглөө ярилцлагын нэвтрүүлэгтэй холбогдсон байна та. Баярлалаа. За хаанаас холбогдож байна? Синонимд. хайрлаа. За баярлалаа. За та хаанаас холбогдож байгаа вэ бидэнтэй? Улаанбаатараас Эрхэн баяр гэдэг холбогдож байна. За юу вэ Эрхэн баяраа? Андоо. За шинэ сайхан уу? За бүжэлтэр гэж уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За та тэгэхээр дуулахаараа жаргадаг төмөндөө тоглолтыг ирж үзэх үү? Үзэхдээ байна. Билетний хатдаг болох гэдэг. За Чи ямар билээ одоо үзэгч болж одоо энэ азтай үзэгчдийн маань тоог одоо ихнийх нь үзэгч болж байна. Тэгэхээр та одоо үлзэл визийн байран дээр ирээр энэхүү тоглолтын энэ Эрхэн баярыг луулуулаач. одоо зөвхөн өөр байна. Тийм сайхан эндээ дуулах хэрэгтэй байхгүй. За тэгвэл манай одоо уран бүтээлч маань бол ийм саналыг тавьж байна. Та сайхан андаа гэдэг уран бүтээлээс за эсвэл одоо Фүрүсрэ ахын уран бүтээл ч юм уу ямар нэгэн уран бүтээлээс хэсгээс нас үзэгч түмэнд маань хүргээч. Одоо тасрах үедээ. За ахвэ заавал одоо хүн дуулдаг байх үгүй шүү дээ. Тэгээд чамд энэ өглөө орж ирсэн хамгийн одоо анхны азтай хүн байлаа. Тэгээд чамд бас сайн сайхны хүсье гэрүүлдэж чаас жаргал хүсье. Тэгээд одоо ирж байгаа энэ сайхан он жилүүд азтай хямртай яваарай энэ гэж юурэй. Тэгээд одоо хантайгаа ирж миний тоглолтыг үзээрэй. Үлзий телевиз дээрээс ирээд одоо урилга аваарай. За баярлалаа. Тэнийг дуугаа бэлтчихэд сайхан эндээ гоё дуулдаг болчиход очоорой. Уран зовыг хөвөршгүй дуулдаг. За баярлалаа нэвтрүүлэг толбогдсон. Баярлалаа. Эхний маань үзэгч маш одоо цавлаг ирч хүчтэй залуу холбогдлоо тийм Эрхэн баяр байна уу. За
дараагийн үзэгчийн хүлээ авъя тэхөө. За. За тэгэхээр уран бүтээлчдийн зүгээс бол одоо ганцхан филет гэхгүйгээр за одоо хамт очиж үзэх хүнийхээ одоо давхар филетийн эзэн болохыг бол ганц филет өгдөг гэсэн үгүй. бүтээлчд бас тэгдэг. За сайн байна уу? Өглөөний мэнд. Байна уу? Байна. За шууд нэвтрүүлгийн утсандаа холбогдлоо. Таны нэр алдар хэмбэ хаанаас холбогдож байна? Өсвөлөөгөөс өгчраа аюулсаа. За өглөөний мэнд. За та бас одоо өглөө бидэнтэй бас энэ нэвтрүүлгийг үзээд холбогдсон байх гэж бодож байна. Тэгэхээр дуулахаараа жаргадаг түмэндээ тоглолтыг ирж үзэж амжих уу? Билет авсан болчихсон очсон доо. Амлал очиндаа гэж. Энэ жил би бурхан зүгийн нутаг гэж сайхан дуу хийсэн. Хөвсгөл нутаг үнэхээр одоо гоё дуу байгаас. Тэр дууг ирсэн. Азтай яаж болдгийг гэж бодож байна. Тэгээд тийм ээ. Их сайхан дуулаад мэдлэгээ дэвшүүлээд нутгийн дахал өгсөн байна. Найдвар шинэ уран бүтээл хандаа гэдэг дуу яа. Яг. За. За таныг сонсож байна гэдэггүй. За. Энэ зүйлээ Тонгол хархан өөдөөчин яа яг гэж байгаа тийм ээ. Яг боловсрол залуу. За тэгэхээр бидэнтэй хоёр дахь үзэгч маань Хөвсгөл аймгаас холбогдсон үзэгч байсан. Тэгэхээр яг гоё гэж тасчлаа харамсалтай. Яг бас үзэгчтэй зориулаа. За энэ өглөөг бас уран бүтээлчд маань зориулаа. Айдууга одоо хүргэж байсан боловч тасарчихлаа. Гэхдээ энэ үзэгчийг бол Азтан болсон гэж тооцож олно эцтэй бүрүсрэх. Тэгээд Азтан болоод би Хөвсгөлөөс ирээд үзнэ гэж хэлсэн шүү дээ тийм ээ. тэгээд За тэгэхээр үзэгчдийн байран дээр ирээд за Хөвсгөлөөс холбогдсон үзэгч байна гэд одоо бид бүхэн дээрээс ирээд тасалбараа аваад одоо энэ тоглолтоо үзэх боломжтой байгаа шүү. За өнөөдөр одоо нэвтрүүлгийнхаа 3 дахь буюу сүүлийн одоо Азтай үзэгчийн хүлээ авъя тэхөө. Маш сайхан яриа хөөрөөтэй, дуу шүүтэй сайхан үзэгчд маань холбогдож байна. За өглөөний мэнд. За та минь хаанаас холбогдож байна? Нэр алдар хэмбэ? Улаанбаатараас холбогдож байна. За. сайн байна уу та? Улаанбаатараас холбогдож байна. Улаанбаатараас даваа холбогдож байна. Даваа хөө. За та дөрөв энэний минь төргий. тань ч гэсэн. За та уран бүтээлүүдээс бас энэ продюсер ахын уран бүтээлүүдээс одоо хамгийн их таалагддаг уран бүтээлээ нэрлэлээч. Хин яаж дуучны одоо ямар уран бүтээл нь хамгийн их таалагддсан болоо? Ой, бүрсэрний доонууд ичээд бүгд манай Монголын цаашаа дуулдаг шүү дээ бүгдээ. Тэндээс яг өөрөө одоо шиллээд тийм ээ. Яг та ингэж тэр яг уран бүтээл гээд нэрлэгт уран бүтээл байна уу? Нэрлэх яг уран бүтээл сайн. Тэр хинээ хосоо идэнээр нөгөө юу ийш адуутай намар миний биш. одоо гоё доонууд байдаг. Тэр ерөөсөө манай Монголын бүгд гоё дуучид байдаг л да. Тэгээд би бас бүрсэндээ дахин баяр өгнөрөө би бас нэг мөрөөдлийн гүрээр ороод Монгол улсын их сургуулийн хүүхдүүд юу хийжсэн юм одоо хийжсэн юм төгсөлтийн дооны хийжсэн. Тийм. Баяр жавдээ шүү. Тий. За. Тэгэхээр ичнийг танилцуулах хүмүүс ахна тийм ээ. Яг тань уулзчил өгч гүйл үү? Би яг бүрсэндээ уулзж байгаа мөрөдлийн гүрээр мөнгөл уулзаж сүүлийн хүүхдийн дооны хийжсэн. За тэгэхээр даах өгч маань бол таны бас одоо уран бүтээлүүдийг сонсдгоо гэдэг чинь яг бүгдээ ирлээ гэхээр бас тулгамдаад байна гэж хэллээ. Тэгэхээр та маань энэ дуулахаараа жаргадаг түмэндээ тоглолтыг одоо ирж үзэх боломжтой байгаа юу? Хинтээ хамт ирж үзэх боломжтой. Харин сая багсан чинь аз таар холбогдож байна.
За тэгвэл тань одоо энэ тоглолтын хоёр тасалбарын эзэн болох одоо боломжийг олгож байна. Та гэр бүлийнхаа хүнтэй ч юм уу за хин нэгнтэйгээ ойр дотныхаа бас хин нэгнтэй ирээд энэ тоглолтыг хүлээн авч үзээрэй. За баярлалаа. За баярлалаа. Одоо бохны энжин самхаа яг авахгүй тэгээ одоо энэ урлагийн дээд чанарууд эзэн мод хосхгүй гэж дүгнэрээ. За явуулъя. За баярлалаа. Хаана тахав Үлзий телевизийн байран дээрээс ирээд авч болно та. За баярлалаа. За баярлалаа. 19:50 руугаа залгаж хагаад. За тэгэхээр тоглолт маань бол 2018 он 1 сарын 18-ны өдөр гэдэг энэ бас одоо танайдаас их бэлэгдэлтэй юм шиг 18 он за 18 гэдэг өдрүүд бол бас их тодорч харагдаад байна надад. Тэгэхээр энэ тоглолтын одоо 3 одоо азтай үзэгчийг бол тодрууллаа. Тэгэхээр ярилцлагын маань нэвтрүүлгээс өндөрлөгт өгч байгаа учраас та түрүүн бас нэг ам гарцсан шүү дээ тийм ээ. Одоо яг энэ жилийн тоглолт буюу одоо дуулахаараа жаргадаг төмөнд тоглолтын зориулж нэг уран бүтээлийг хийж байна. За тэгээд нэг дахилтыг хийчээ цаашаа арай явдаггүй. Одоо надтай хамтарч энэ уран бүтээлийг одоо хөгжүүлэх, төрүүлэх одоо яг байна уу гэдэг чинь та тэр аюултай зүйтэй нэвтрүүлгийг үзэж байгаа одоо үзэгчд маань бүгдээрэнд нь боломж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Материал шинэ уран бүтээл төрүүлэх. Яг энэ миний одоо пэйж хуудас байгаа бүрүүсрэн одоо ерөнхий мэдтгэгч юм бас пэйж фэйсбүүк зэгком болчиход байна шүү дээ. Мэдээлэл ерөнхий мэдтгэгч болоод байгаа шүү дээ тийм. Тэгээд дуулахаараа жаргаараа гэдэг нэр тийм л одоо дуу байгаасаа гэж бодож байгаа. Тэгээд би нэг бодог нэг мөр дуулъя. Дахилтынх нь тэгээд бусдын бол нөгөө хүмүүсээ сонсож байгаа цаашаа ингээд задлж хиндэж боломж байгаа. Пэйж хуудас руу одоо пэйж хуудсан дээр ингээд тавиад байгаараа. Тэгээд энэ дээрээс сайхан харж байгаа л яач сонгож байгаа л яач гинэ дуу болгох чи. Дуулахаараа жаргаараа уйлахаараа дуулахаараа жаргаараа уйлахаараа дуулаарай гэдэг дахилттай. Хамтарч үчи шүү би үзсэн чинь. Хойш маань саяны одоо хоёрхан мөр одоо ямар сэтгэл төрүүлсэн бэ? За дуун шүлгэн нас яа санагдаж байна? Ер нь бол дууч ерөөсө хүний баяр гуниг жаргал зовлон бүхий зүйлтэй хамт байдаг. Хүн гунаад бутраад ирэхээр ч юм уу нэг сайхан сэтгэл сэргээсэн дуу сонсохоор сэргээл ирдэг штеп. Дуугаар ерөөсө бүхэл зүйлийг илэрхийлж болдог. Тийм учраас одоо яг л тийм л мөртөл санагдаж байна л да. Ингээд уйлахаараа дуулаарай, дуулахаараа жаргаарай. Дуулахаараа хүн илүү гоё сэтгэлэн зэрэгж уужирдаг. Гонглсон үедээ дуу сонсдог. Тэ? Яг л тийм залгаж хийхүүр. Тэгэхээр шууд утас маань дуурайд ерөөсө зүгээр одоо өнгөрөөч чадахгүй байна тийм ээ. Энэ үзэгчийгээ хүлээж авъя гэдэг хүсэлтийг өрүүллээ. За сайн байна уу? Байна уу? За продюсер ахын хүсэлтээр таны хүлээ авлаа. Би одоо продюсер анхны өгдөг юм. За. Я одоо үтэлээс маавал үтээ нэг тавшгүй на халтес нэг тавшгүй. Матсахан дуулдаг. Өөрөө үчмэд ахвалч. Өөрөө дуулаад активнээс гадаад баярлаа. Таны уран бүтээл өндөр хамт үсий. За баярлалаа. 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 Өөр алдар хэмбэ Завхан аймагаас холбогдож байна гэж байна. Төмөр гэж юм байна. Төмөр хоёр. Энэ жилийн тоглолтыг ирж үзэх боломжтой байгаа юу та? Байггүй яг За та тэгээд дүүхэн тоглолтыг ирж үзээрэй. Тэгээд гэр бүлийнхээ хамтаар ирж үзээрэй. Одоо энэ бас энэ би ч бас Завхан нутгийн бас хөргөн болж явах гэдэг. Манай хадан ээж чинь Завханы хүн байдаг. Тэгээд Завханы нөмрөг сумд очиж нөмрөг сумын хүн л дээ. Тэгээд Завханд очихоор би бас нөмрөг сумд очиж нэг хоноод яваад идэх. За баярлалаа танд. Сайн сайхан өгсөн.
За тэгэхээр Цахуу аймагаас бидэндээ Төмөр Хоёг гэдэг үзэгч маань холбогдлоо. Таны анхны одоо тоглолтуудыг бас үзэж байсан гэдэг чинь энэ жилийн бас тоглолтыг ирж үзээрэй гэж одоо уран бүтээлч маань таныг сая уриллаа. За ингээд 5. За залгаад байна шүү дээ хүмүүс тий. За сайн байна уу? За сайн байна. Өнөөдрийн мэндийг хүргье. Хаанаас холбогдож байна? баярлалаа. Зөвлөлтөй чигтэй өдрийн доктор Алуу Бэрийн мэнд үгүй. За халуун минь хүргэе нүд. Баярлалаа банд. Дөрөв одоо уран бүтээлийн тоглолтыг урдын орж байгаа үзсэн. Одоо энэ тоглолтод За. Тэр уран бүтээлийн сайжтай өчигдөр ажилласан. Олон амжилтыг хүсэж Антонин баярлсан. Олон сайхан дууны айжаач хүсэе яа хөөгүй. За ерөөл оршгэ. Баярлалаа. Хаанаас холбогдож байгаа вэ? Нэр албаа. Шангайрын дүүрэг Ахмадаас давхач юм байна. За баярлалаа танд. За баярлалаа. Та нэвтрүүлэгт бас сүүлийн үзэгч буюу одоо 5 дахь хацтай үзэгч маань болоод нэвтрүүлгийн одоо зочны маань тоглолтод өргөдөж байна. За баярлалаа өгдөөтэй. За баярлалаа. Баярлалаа. Саршиндээ сайхан зулгаарай. За баярлалаа. За. Ах манаас холбогдлоо тийм ээ. Тэгэхээр нэвтрүүлэг манаас яг цагтай байдаг учраас продюсер ахыг суулгаад авах юм болов шалгуулаад үзэгчтэй урьсаар авах юм тийм ээ. Өнөөдөр одоо үзэгчд маань бүгдээрээ бас танд одоо уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэж байна. Тэгэхээр миний зүгээс ч гэсэн одоо туудахгүй болох ч байгаа энэ дуулахаараа жаргадаг Төмөндөө гэдэг тоглолтод нь амжилт хүсье. За мөн өнөөдрийн нэвтрүүлэгт маань өргөдөж оролцож одоо шинэ уран бүтээлүүдийнхаа сонин сайхнаас хуваалцаад за мөн продюсер ахын одоо тоглолтын бас одоо эрхэм гишүүд нь олж байгаа тухаас мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн бас одоо доогуур гарч байгаа утасны дугааруудаар холбогдоод үзэгч та бүхэн маань энэ тоглолтын талаар мэдээллийг за мөн тасалбарын талаараас мэдээллийг авах боломжтой байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас үзэгч түмний тоглолтондоо урайч тийм ээ бас энэ сайхан урайлгыг бас хүргээч гэж хүсэж байна танаас. За тэгээд одоо жил болгон бас энэ цаг дор ингэж миний тоглолтод бас ирж сэтгэлээ хилээж бас өөрийнхөө зүрх сэтгэлийг бас та нартай дэлгэхийн боломж олддог. Тэгээд миний бас сэтгэлээс гарч байгаа энэ сайхан аялуунуудыг бас дуулж одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг бас зөвлөж өгдөг Монгол Түмнийхэн бас энэ сарын 18-нд 19 цагаас Монгол хөргөнд бас миний уран бүтээлийн одоо 6 дахь бие даасан тоглолтод дуулахаараа жаргадаг Түмэндээ гэж нэртэй тоглолтод байна бас та бүхний хүрэлцэн ирж нэг үтсийг бас хамтдаа өнгөрүүлье гэж одоо би бас урих гэж байна. Тэгээд телевизтэй энэ өглөө бас урьж биднийг оролцуулсан танай телевизийн бас хамт олонд сайн сайхныг хүсье. Тэгээд би энэ манай одоо хэлээд болон бүх хэвлэлийн ивент тгчээр Эд маркет гэж одоо компани одоо жил болгон л одоо надад ингэж тусалж явдаг ийм сайхан хамт олон байдаг. Энэ компанийн хамт олныг бас би бас хэлье гэж бодож байна. Тэгээд бас баярлж явдаг илэр хэлье. Тэгээд Эд маркетийн хамт олонд бас ирж байгаа бас он жилүүд бас сайн сайхныг хүсье гэж бодож байна. Тэгээд дуулахаараа жаргадаг Түмэндээ тоглолтондоо бас таахныг хүрье. Үлцэтгэлийн эзэн хувьд продюсер одоо уран бүтээлчтэйг бол байн хамтарч ажилладаг учраас таны одоо уран бүтээлүүдийг бас одоо арт түмэндээ дамжуулж хүргэхийн хувьд бол таны одоо тоглолтод өндрөөс өндөр амжилтыг хүсье. Мөн цаашдын уран бүтээлчтэй ч бас одоо урлагийн өндөр амжилтыг хүсэж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоо бас дахин танилцуулъя. За тэгэхээр ай зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Буян дэлгэрийн продюсер за мөн дуучин уран бүтээлч одоо уран заяа маань за мөн дуучин найдан дорж маань энэ өглөөг үзэгч та бүхэнтэй хамтдаа өгсөн байгаа. Тэгэхээр их өглөө ярилцлагын нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. Тэрхэн үзэгч та бүхэнтэйгээ маргааш өглөө их өглөө нэвтрүүлэгтээ эргэн уулзтлаа. Баяртай. Олон сайхан дуучдыг маань хүндэтгэж уран бүтээлийг маань хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэмсэг та бүхэндээ эрхэм түмэн олон та бүхэндээ маш их баярлж байгаагаа илэрхийлье. Баасан хүүгийн хөгжим Баасан хүүгийн шүлгээр утсан дэндүү сайхан намар гэж сайхан дугаа аяллаа. Та бүхнийхөө ирж байгаа цаг сайхан гэж самандын шүлэг
өөрхийн аялуугаар үтсэн ирж байгаа цаг сайхан гэж дуугаан дуулж өгөө. Та бүхний плейтэн дээр байгаа эхний бодог, хоёр бодгийг би дуулъя, тэгээд хамтдаа дуулцгаая. Наранда хөтлөгдөөдөл уянгийн утас хайранд хөглөгдөө эхо ирж байгаа цагасаа эхо сэрж байгаа цагасаа Ойдоно. Ёс самдарч байна. Хорвоод нэг юм бүтээл бодогдоод хоочтоо нэг юм үлдээх санагдаад өрийн салхинд цэн түрэгдэл Осихрдан цасан сэмжрэдэл эхо ирж байгаа цагасаа эхо сэрж байгаа цагасаа эхо ирж байгаа цагасаа эхо сэрж байгаа цагасаа баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлж байгаагаа илэрхийлье. Шөнийн 4-5 цаг хүртэл шөнжингөө уран бүтээлээ хийгээд ирэхэд хань маань сайхан цайтай намайг шөнө хүлээгээ сууж идэхт би баярлж авдаг юм аа. Баярлалаа. Энэ цэцгийг би хандаа өгсөн.
Баярлалаа. Их сайхан сэтгэл онгочлоо. Энд ирсэн та бүхэндээ бүгдэнд дахин баяр хүргье. Ханьяан зориулсан Зоригт Баатрын шүлэг өөрийнхөө аялгаагаар бичсэн Насны хань азтай боллоо гэж шинэхэн уран бүтээлээ бас та бүхэндээ хүргье. Өхнийхэн хайрыг би дааж амьдрнаа. Улам их хичээх болно гэж бодож байна. Тэгээд олон сайхан дуу уран бүтээлээрээ бас та бүхэнтэйгээ дахин учрах
сайхан ерөөлийг бас тавьж байна. Эдгээр Монголын өрн дуудаж альбууны хаан бэжээр өгтөн мэдчлээ. Нан орсох айлгуу уян дуулдаг түмэнтэйгээ Өнний даллаж дуугаан ойлом талыг хоёр төр дуулдаг дуундаан жаргалтай түмэндээ дуун цацлаа өргөн барь 2018 оны 1-р сарын 18-ны 19 цагаас Монгол бүхий өргөнд айцхогч Монгол Улсын сангийн дөрвөн ажилтан Пүрэв сүрэнгийн дуу хараа жаргадаг түмэндээ тоглолтод та бүхнийг урьж байна. Асалбарын захиалгыг 9988 3031 дугаарын утсаар авч танд хүргэж өгнө. Дуу хараа жаргадаг түмэндээ